1990 он Tremors, Body Snatchers, Alien, Independence Day гээд slasher маягтай sci-fi аимшиг кинонууд жинхэнэ эрчийг авч байсан үе. Яг л энэ үед буюу 1998 онд Scream киноны зохиолч Kevin Williams зохиолчоор нь ажиллаж, найруулагчаар нь тухайн үедээ Quentin Tarantino-гийн тоглож байсан From Dusk Till Dawn киног найруулснараа хүмүүс танигдах Robert Rodriguez ажиллан The Faculty хэмээх нэгэн сонирхолтой аимшиг кино урлагт мэдлүүлсэн байдаг үлээ. Ерөнхийдөө тухайн цаг үе хүртэл гарсан бүхий л алдартай аимшиг кинонуудаас санаа авсан фэн сервис омаж маягтай энэхүү кино нь хэдий тухайн үедээ нэлээд хит болж байсан ч яагаад ч юм тийм ч их яригадаад байдаггүй underrated буюу дутуу үнэлэгддэг классик аимшиг кино юм. Lord of the Rings-ийн Frodo-д тоглодог Elijah Wood-ээс ахуулаад Terminator-ийн Team 1000-д тоглодог Robert Patrick, Галзуу урдын Mia-д тоглодог Jordana Brewster, X-Men-ийн Jean Grey-д тоглодог Famke Janssen, за бүр 8 удаагийн Grammy-гийн шагналд дуучин Asher хүртэл нэг дүртэн тоглодог. За тэгээ олон талын юм хоцож та нартаа янз бүрийн expectation төрүүлээд яах вэ? Шууд киноныхоо үйл явдал руу гарцгаая. Бэтэн бэчний тэр дурбуулам төрх харцан чин мас орн галзуурхад ганц гурав номер чин нугур чин нуруу чин төгс эй бад бич зурх чин төгс чамд хэл хүүхс мөр шүлэг мөг. Тэгэхээр кино маань ахлах сургуулийн хөл бөмбөгийн бэлтгэлийн зурглалаар эхлэх бөгөөд улмаар бид тэнд Terminator-ийн 2 дугаар анги дээр Team 1000-ийн дүр тоглодог Robert Patrick-ийн тоглосон Ash Mut дасгалжуулагч Joey болон хөл бөмбөгийн багийн ахлагч Stan за мөн түүний сайн найз ч юм уу сугны үс ч юм уу гей пимэх дөрүүдтэй танилцсан. Чухал асуудлаар над руу ирээгүй бол чи орой болтол гэдсний дадал тэн шүү. Та өнөөдөр үнэхээр үзэгсэнтэй харагдаж байна. За улмаар бид киноныхоо гол дөрүүдтэйгээ танилцсан. Ерөнхийдөө бол киноны эхний акт буюу дөрүүдтэйгээ танилцуулдаг. Дөрүүдийнхээ хоорондын харилцааг бэхжүүлдэг хэсэг нь ямар ч үсэн энэ кинон дэр бол бүр нэлээд зуурдаг, нэлээд ууддаг. And I don't like that. Тиймээс би зүгээр маш товчхон тайлбарлаад өгье заа юу. Ер нь бол 6 гол дүр байгаа. Elijah Wood-ийн тоглосон бараг л найз майзгүй дандаа л бусдад дээрлэхүүлж байдаг номо хүү болох Casey, Clint Dowell-ийн тоглосон өөрийгөө лесби гэж бусдад хэлдэгч үнэн дээр зүгээр л хүмүүстэй харьцах дургу зожиг учраас тэгж хэлж өөрөөсөө үргээдэг готик охин Stokely. За тэгээд сургуулийн од залуу буюу хөл бөмбөгийн багийн ахлагч манай Stan, эсвэргээрээ сургуулийн од охин буюу галзуу урдын Mia-д тоглодог Jordana Brewster-ийн бүтээсэн Delilah, Laura Harris жүжигчний тоглосон өөр хотоос шилжиж ирж бүү юугаач мэдэхгүй гинэн цайлгаа охин Mary Beth. За тэгээд эцэст нь Michael Bay-ийн Pearl Harbor дээр Captain Danny-гийн дүр тоглодог Josh Hartnett-ийн бүтээсэн хурамж ID энтер хийж зархаас гадна сургууль дээр бүр хар тамхи хүртэл зардаг сэргэлэнгээ барьж дийлэхгүй cool залуу Zeke. Яг хар тамхи энтер зардаг болохоор cool гэсэн үг биш. Зүгээр л ерөөдөө энэ залуу нь cool ихгүй you know. Stan Delilah хоёр үерхдэг. Тэгээд Stokely Delilah-тай найзалдаг хэрнээ Stan-ыг нууцхан крашалдаг. Casey Delilah-тай найз маягийн хэрнээ бас крашалдаг. Харин Mary Beth, Zeke хоёр бол нөгөө дөрөвтөгөө бараг л ямар ч хамаагүй. Mary Beth зүгээр дөнгөж шилжиж ирж байгаа болохоор Stokely-тай хальт найзлах гэж үздэг. Тэгээ бусдаар бол бараг ямар ч relation байхгүй. Тэгээ бас X-Men-ийн Jean Grey тоглодог Famke Janssen-ий тоглосон нэг багш бүсгүн дүр бас Zeke-тэй жаахан учир ургуулах маягтай ойлгомжгүй харилцаатай. За тэгээд дасгалжуулагч Joe-с ахуулаад за бүр сүүлд Eternals дээр Ajax-ийн дүр тоглосон Salma Hayek-ийн бүтээсэн сургуулийн эмч энтер гээд багш нарын тэнхэн байгаа. Уг нь бол киноны маань нэр болох Faculty гэдэг нь багш нарын танхим гэсэн үг. Тэгэхээр энэ хэд ер нь бол чухал юм шиг байгаа. Тэгээд нэг нэгээр нь танилцуулах ёстой юм шиг байгаа юм. Гэтэл айлаа энэ нөхөр манай 10 жилийн нэг навшийн багшийг санагдуулаад байгаа болохоор эднэрийг анилаа. Casey спортын талбай хажууд сууж байна. Яг юу хийж байгаа юм гэж юу? Улаанбаатар принтес захиасан цохор ганц дэвтрээ харж байгаа юм. Тэгэхээр тун удахгүй 9 сарын 1 болж хичээл сургууль орох гэж байна. Хичээл сургуультай салшгүй холбоотой зүйлсээ нэг бол мэдээж дэвтэр.
Тэгээ дэвтэртэй холбоотой асуудал гэх юм бол яг өөрийнхөө хүссэн дэвтрийг яг олж чаддгүй шүү дээ. Ихэнхийнх нь зураг нь яг чам таалагддгүй ч юм уу. Анхаар энэ асуудлыг Улаанбаатар принт шийдэж өгч байгаа буюу өөрийн хүссэн зурагтай cover-ыг хэвлүүлэн цорын ганц дэвтэртэй болох боломж юм. За тэгээ ямар ч байсан би бас яг тэрүүгээр өөрийнхөө хүсснээр нэг 3 дэвтэр зураг өгөөд тэгээд хэвлүүлээд авцсан байгаа. Тэрийг та нарт харуулъя. За эхнийх нь болохоор Red Burger-ийн логотой ийм дэвтэр байгаа. За тэгээд дараагийнх нь болохоор хайрт Old Boy киноны маань гол дүр буюу уудэсүү. Дарталт нь болохоор арай жоохон том уудэсүү байна. За тэгээд дараа нь болохоор бас л яг миний хамгийн хайртай найруулагчдын нэг болох Гаспар Ноагийн Love гэж киноны хэсэг. Дэвтрийг захиалахын тулд та UB Print-ийг имэйл сайт руу ороод цор ганц дэвтэр захиалах гэсэн зэс рүү орж хүссэн зураг дэвтрийн нүүр болон ар хэсэгт сонгон байршуулж аплод хийн. Төлбөрөө төлөөд тэгэл болоо. За тэгээ илүү дэлгэрэнгүй мэдээллүүдийг одоо энд харагдаж байгаа мэдлэгтэй дэвтрийн Facebook page-ээс авч болно. За тэгээ анхаарах ёстой зүйлс гэх юм бол зургийн чанар нь мэдээж бас сайн байх шаардлагатай юм байна лээ. 300 GB-аас дэш. Мөн дээрээс нь цорын ганц дэвтэр нь ерөнхийдөө яг 5000 дэвтрийн захиалга авах учраас та хэд маань бас яарах ёстой гэсэн үг. Дамжид захиалаад хичээлийнхээ шинжилдээ өөрийнхөө хүссэн зургаараа хэвлүүлсэн цорын ганц дэвтэр дээрээ хичээлээ сайн гэрээ. Амжилт. Тэгээ Кейси дэвтрээ харж дуусчаад талбай дээрээс нэг сонин зүйл олон химийн багштай аваачиж өгөхөд багш нь бүр үнэндээ л ямар амьд бит гэдгийг нь ойлгохгүй байгаад байдаг. Ямар ч үсэн усанд амьдардаг амьтан юм байна гэдгийг нь ойлгоод аквариумд оруулахад Стэн хөлбөмбөгөө орхиж хичээлдээ илүү анхаарахар шийдсэн тул багаасаа гармаар байгаа талаараа дасгалжуулагчтай хэлэхэд ер нь бол хотын хамгийн том өрсөлдөгч багтаага маргааш тоглох хуваартай байхад багийн ахлагч нь багаасаа гарахыг хүсэж байгаа талаар сонсвол дасгалжуулагч Жоуи новшолтлоо уурлаж баг Стэнийг цонхоор гаргаа шидэж ч магадгүй хүн. Гэвч энэ удаад яг яагаад ч маш тайвнаар за зүгээр дээ хичээлдээ анхаарах гэж байгаа чинь сайн хэрэг гэд нэг л өөр хүн шиг авир гаргадаг. Бас нэг сонин зүйл болдог нь Стэнийг усанд орж явах үеэр нэг хөвшин багш нь нүн үцгэн орж ирээд хуух өнтрөөс салж унаад үхээтгэдэг. Хэдий өөр нэг багш тэдэнд түүнийг хорт тавдартай байсан талаар хэлж биеийн дийлээгүй юм шиг байна гэж тайлбарласан ч энэ бүхэн Кейсид сэжиг төрүүлэх нь ойлгомжтой. Улмаар Кейси Делайла хоёр багш нарын өрөөнд нууцаар орж сэжигтэй юм байна уу хэмээн шалгаж байх үеэр нь дасгалжуулагч Жоуи өөр нэг багштай орж ирээд манай хоёр шүүгэнд орж нуугдана. Тэд өрөөнөөс гарч өөр багш нар дээр очин тусламж гуйсан ч тэд нэр бүгдээрээ аль хэдийнэ нэг тал болчихсон байдаг. За ер нь яг юу болоод байгааг тайлбарлаад өгье. Тэр нэг аквариумд хийсэн чинь өөрийгөө хоёр хувилж мөвлөд байсан амтан бол хариг эргийн амьд бит. Тэгээд хүний биед ороод биеийг нь удирдах чадвартай парасайт гэсэн үг байхгүй юу? Ганц сул тал нь гэвэл тэд уснаас хамааралтай. Тэгэхээр маш их ус уух ёстой. Харин нөгөө хөгшин багш угаасаа биеийн шигний дутагдaltaй хөгшин хүн болохоор дийлээгүй тэгээд чадарцсан. Оройн Кейси ээж авыгаа зам бүр цагдаа энтер дагуулад сургууль дээр ирэхэд мэдээж багш нар нь бүх сэжигтэй зүйлсээ цэвэрлжсэн хэлэх үгсээ бэлдчихсэн байлгүй яхавт. Кейси зүгээр л сэтгцийн өвчтөй бацаан болоод дуусах бөгөөд дээрэс нь багш нар нэг цагдааг арын өрөөрөөгөө дагуулж ороод өөрсдийнхөө нэг болгооддаг. Хэсэг дээрээ очихоор энэ цагдаа бусад цагдаа нартай халдана. Тэгэхээр энэ сургуулийн багш нар тэгээд хотын цагдаа нар бүгдээрээ харь харгийнхан болсон гэсэн үг. Маргааш нь сургууль дээр гинэт л яагаад ч бүх хүүхдүүдийн чихэнд эмчийн үзлэг хийж мэгээд яг яах гэж байгаа нь ойлгомжтой л доо. Ер нь бол манай гол дөрүүдээс бусд нь бүгдээрээ чихэндээ үзлэг хийлгээд харь хэргийн хүмүүс болсон гэсэн үг. Зигтэй ярахтаа дандаа ичимхээрээд байдаг нөгөө багш нь бүр чихтэйхэн өөртөө ихтгэлтэй ирээд л амар юм яриад л цэдгнэг чих юм уу? Мэдгүй. Ер нь сургуулийнхан тэр чигээрээ шаал өөр хүмүүс болчихсон байдаг. Стокли Кейси Стэн Делайла дөрөв тусдаа уулзаад харийнхан манай сургуулийг эзлээд байх шиг байна хэмээн ярьж байх үеэр яг хажуу ангид нь Мэри Бет Зиг хоёр үнсэлцэн зогсож таарад тэдний яриаг сонсон.
Энд юу болоод байна? Кейси таныг хараа эргээ хүн гинэ. Тийм гэж юу? Улмаар манайд Зикинд очиж өнөөх амтнаа нэгэн харахны биеинд оруулж алаад түрүүний миний та нарт тайлбарлсан бүгдийг ерөнхийдөө тэд ойлгож авдаг. Ер нь бол тэдний сургуулийнхан болон цагдаагийн газрынхан тэр чигээрээ харийнхан болсон учраас тэд үүнийг зогсоохгүй бол дэлхий тэр чигтээ аюулдж орох боломжтой юм. Тиймээс манай хэд эдгээр харийнхны хатан зүгий буюу ахлагчийг нь өнөөх Зикийн хийдэг хар тамхиар алж чадвал бусад харийнхныг бүгднийг нь алж чадах байх юм ээ итгэж дэлхийг аврахаар санаа шолууддаг. Гэхдээ тэрнээс өмнө тэд нэг зүйл хийх ёстой. Зикийн хийдэг хар тамхи нь харийнхныг алах чадaltaй гэдгийг мэдсэн учраас нэгнийгээ харийн хүн болсон эсэхийг шалгахаар шийддэг. Тэд бүгдээрээ л хар тамхинаас сэргэлээд зөв зүгээр байсан ч ямар ч байсан тэд Делайлагаас зүхтаад өнөөх хөл өмгийн тоглолт руу очиход тэдний сургуулийнхан бүгдээрээ харийнхан болчихсон учраас ёстой жинхэнэ будаа болгож урж тастаж болдоггүй бор өгний бондгор толгоогоор нь боодог хийж байгаа нь ойлгомжтой. Харийн хүмүүсийн хатан зүгийг нь алахын тулд тэд эхлээд яг хэн нь хатан зүгийн эсхийг мэдэх хэрэгтэй. Хамгийн түрүүнд багш нарыгаа баздаг нэг сургуулийн нийгмийн ажилтан маягтай эмэгтэйг алж үзлээ. Даанч хатан зүгийн биш байж таарна. За тэгвэл ер нь та нар яг багш нарын хэнийг нь хатан зүгийг гэж бодож байна? Тоглолтч дуусч тэд өнөөх зааланда төр нуугдахаар шийдэн Стэн зоригтойгоор гарч хүн амьтан үлдсэн эсхийг нь шалгахаар болоход Стокли гарахаас өмнө үнсээд наадгийн. Үгүй сайн найзыг чинь найз залуу штэ наач. За тэр асуудын амьдрал надаа юм. Стэн буцаж ирээд дасгалжуулагч хатан зүгийн байсан юм байна. Намайг газ буцаагаад оруул л та гэсэн шалгахгүйгээр оруулахгүй. Чи тэдний нэг болчихсон байвал яах ингээд байсан сүүлчийн хар тамхиа өгсөн чинь мэдээж Стэн тэрнээс нь хэрэглэхгүй. Тэр аль хэдийнэ тэдний нэг болсон. Хар тамхиггүйгээр бол тэд гаргүй боксчноос ялгаагүй учраас Зик Кейси хоёр Зикийн машинаас дахиад хэдийг авахар явах замдаа Кейси Делайлатай таарч Зик харин өнөөх жогроод байдаг багштайгаа таардаг. Делайлач Кейситэй сэтгнээд өнөөх багш нь ч Зиктэй сэтгнээд сонин юм болно. Заарын энэ үеэр Стокли Мэрибет хоёр чин сэтгэлийн яриа өрнүүлээд л хамаг зовлон зүдгүүрөө нэгэнтэйгээ хуваалцаад л Мэрибет хатан зүгийн байсан байж таарддаг юм да.
Тэднийг ангуучилж явахдаа тэр ер нь л өөрийнхөө тухай бүхнийг ярьж өгдөг. Тэдний гаригийн усан дуусаад эхэлсэн учраас тэр өөр гариг хайхаар шийдэж дэлхийд ирсэн бөгөөд шинээр шилжиж ирж байгаа гэмгүй охины дүрд орвол хэн ч өөрийгөө сэжиглэхгүй гэдгийг ч маш сайн тооцсон юм байлээ л дээ. За тэгээд ганцхан сарын дараа гэхэд бүхэл зүйлс энгийн байранда орж, Зик өнөх багштайгаа ан үерхэж, Стэн Стоклитой үерхэж, Кейси сургуулаа аварсан Баатар хэмээн цоллогдсон. За бас Дилайлайтаа үерхсэн байдаг.